Оросын эрчим хүчний Газпром компани Польш, Болгарт лавгаргаас эхлэн хий дамжуулахаа зогсооно гэж мэдэгджээ. Энэ нь Орос улс найрсаг улс орнууд хийн төлбөрөөр рублээр төлж эхлэх ёстой, эсбүгээс нийлүүлэлтэд бууруулна гэж хэлсний дараа болсон юм а. Нэр дурдсан хоёр улс ийм байдлаар төлбөр төлөхөөс татгалзсан. Хийн хангамжийн 90% Газпромоос хангадаг Болгар улс өөр их үүсвэр хайх арга хэмжээ авсан ч одоогоор хийн хэрэглэнд хязгаарлалт тавих шаардлагагүй гэж мэдэгдэв. Болгар улс Газпромтой байгуулсан одоогийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж шаардлагатай бүх төлбөрийг хийсэн гэж тус улсын эрчим хүчний яам мэдгдсэн юм а. Орос албаны улсын санал болгож буй төлбөрийн шинэ систем нь одоогийн гэрээг зөрчсөн гэдгийг мөн нэмж хэлв. Польшийн гадаад хэргийн дэд сайд Марчин Брижедач Орос улс байгалийн нийлүүлэлтэд төрөлжүүлэх замаар экспортоо хязгаарлах асуудалд бэлдэж байна. Харин бид үүнийг даван туулж чадна гэдэгт итгэлтэй байна гэж BBC-д ярьжээ. Тэрээр хэлэхдээ төр зогсоосон нь Москваг ямар ч төрлийн бизнесийн найдвартай түнш биш гэдгийг нотолсон бөгөөд Герман зэрэг Европын бусад орнуудыг Оросын эрчим хүчний импортыг хориглож буйг дэмжихийг уриалсан юм а. Балтийн хоолой гэгдсэн Норвеги улсаас хийн нийлүүлэх шинэ хоолой 10 дугаар сард ашиглалтад орно. Энэ нь оны эцэс гэхэд бүрэн хүчин чадлаар ажиллах ёстой бөгөөд Оросын бүх нийлүүлэлтийг орлох боломжтой юм байна. Хийн хангамжийн зах зээл дээр маш их өрсөлдөөн бий. Намрын улиралд, халаалтын улиралд дахин эхэлж эрэлт нэмэгдэхэд Польш эрэлтийг бүрэн хангахад хэцүү байдалтай нүүртүүлж магадгүй юм а. Европын холбооны байгалийн импортыг 40 орчим хувийг Оросын албаны улсаас нийлүүлдэг. Гэсэн хэдий ч олон улс орон Украин руу давталсны хариуд Оросын эрчим хүчнээс татгалзах амлалт өгсөн. Америкийн нэгдсэн улс Оросын газрын тос байгалийн нүүрсний импортыг бүрэн хориглож байгаагаа зарласан. Үүний зэрэгцээ Их Британи оны эцэс гэхэд Оросын газрын тосноос татгалзаж хийг аль болох хурдан гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд Европын холбооны импортоо 3.2-оор бууруулад байгаа юм а.